тэр хүнлийн тань илэрхийлэл. Тав тухын дээд хязгаар. Тансаг байдлын төвс шийдэл. Төсөөлөл мэдрэмжийн бодит бүтээл. Их хотын зүрхэнд сүндэрлэх өндөр зэрэглэлийн орон сууц UB Central Residence. Эрхэм таны хүлээсэн учирлээ. UB Central Residence тун удахгүй ашиглалтанд орно. Тайз дизайн болон засал гүйцэтгэлийг сая санаа хариуцлагатай хувьцаат компани. Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэх бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор одоо нэг улс төрийн манлайлагч гэдэг улс төрд их тийм дондж байгаа юм. Би ард түмнээсээ одоо уучлал гуйж байна. 200 г алтын тэр. Ялангуяа Багвандгаа энэ хоёр нэг газар уулзахгүй юм шиг байна. И жишээлүүд сайн муу хэлэгдлэж гэсэн Монголдо хинэж таних санжийн баяр байгаа байхгүй. яриг байгаа. Та Тэгэхээр бид нэр энэ таягаад наваг ийм асуудал тавьж байгаа. Би сүүлчийн 3 засгийг хамгаалаад дийлээ байгаа шүү дээ. Өөр зарцагтай, улс төрийн зарцагтай. Тэмүүжин гэдэг нэртэй Чингис Баатар гачраа хийждэг ажил биш л дээ. Энэ чинь өөрөө ийм гайчин байхад бид нэг дэврээгэл 20 жил явуулчлаа. Бид нар сони юм их одоо их хурлын гишүүний бүр ирэх гэж. Орой мэнд үзэгчтэй өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цензургүй яриа нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор их өвөрмөц зочин орж байгаа. С1 телевизийн унгалтай мохлог нэвтрүүлгийн хөтлөгч унгалтай хүрэлцэн ирээд байна. Орой мэнд унгалтай. Сайн байна уу? За өнөөдөр чинь Крисмасны өдөр юм уу? Өнөөдөр үү? Тэг Крисмас гэж юу вэ? Оо чи мэддэггүй юм уу? Мэдгүй нөгөө нэг шинэ жилийн өмнөх болдог баяр юм уу? Битүүнэн юм уу? Тийш дээ. Битүү яагаачгүй штэ. Болоогүй юу? Болоогүй. Гадаадд бол айл хийзээ болцсон байгаа. Одоо шинэ жил болох нь нэ. Шинэ жил болохоор чи яадээ? Шинэ жил болохоор гацаараа зассан. За. Тэгээд одоо нөгөө нэг имээдээ бэлэг авсан. Өвөөгийнхаа бэлгийг аваагүй. За. Өвөөнөр бас миний бэлгийг авч байгаа. Бэлгийн үг штий. Чи өвлийн үгэн захаа бичдэг үү? Өвлийн үгэнд үү? Тий. Өвлийн үгэн захаа чиж болох юм уу? Болно штт. Өвлийн үгэн чи хаана идэг? Өвлийн үгэнд чи захаа бичээл гацуур модныхоо дор хийч. Тэгэд өвлийн үгэн өөрөө нөгөө бэлгээ тавьчаад явахдаа миний захааг авчих юм уу? Эхлээд чиний захааг уншичдаг байхгүй. Хөөш унгалтай. Миний нэвтрүүлэгт ерөөсөө анх удаа ерөөсөө хүүхэд орж байгаагүй. Баа хүүхэд ишээ шүү. Чи хүүхэд биш харин тэнд амтан ч орж байгаагүй. Бас биш. Тэг юу яа? Хүүхэдний хоорондоор дундуур нага. Дундуур. Чи адуу юм биш үү дээ? Адуу биш ээ. Манай нөгөө нэг аав гэдэг байгаа шүү дээ. Ээж гэдэг байгаа шүү дээ. За тий. Тэдус чин Сүхбаатар байгаа надуу. Нөгөө манай өвөө гэдэг байгаа шүү дээ. Эмээ гэдэг байгаа шүү дээ. Тэр очоо болохоор хүн шүү. Тэгтээ чи ямар өвөө эмээгээс гарсан биш чи ээж аваароос гарсан юм чи адуу л байх гэдэг. Тэгэхээр чи тэднээс чи биш шал ондоо байгаа шүү дээ. Юу нондоога. Хөөе чи сая ханаа төрсөн юм уу? Ханаа төрсөн. Тэг чи адууны махтай сармистэй шүл уусан юм уу? Адууны махтай сармистэй шүл уусан юм уу? Шүүч яхий. Болохгүй. Чамайг тэгэж уусан гэд Facebook дээр бичсэн. Худлаа пенальт чигээ. Тийм үү? Тий худлаа. Тэр нөгөө Facebook, Twitter юм биш үү тий? Тэнд чи даа худлаа пендэг ахгүй. Тийм. Да пенальчид. Да пендэг. Юусаа? Тэр нөгөө нэг Twitter юм биш тий нөгөө нэг шууд аа. Тэдээс ч болохоор бүр аавхаа. Ну зураг мурган харагддаг. Тэгээд тэндээс худлаа юмнууд дээ гэж биччихээ. Тэг хэрүүлийг хийдэг газар ахгүй. Тийм үү чи хэрүүл хийж мэдэх юм уу? Хэрүүлингүү? Тий. Би тэгтээ нөгөө нэг жоохон нөгөө нэг хүмүүстэй нөгөө жоохон нөгөө маргалдаад байна шүү дээ тий. Тэгсэн чинь намайг хүмүүстэй ерөөсөө том хүмүүстэй маргалдаж болохгүй, найз нөхдөдөө маргалдаж болохгүй гэж имэйлээ. Тэгээ би маргалдгаа болцсон. Тэгвэл чи танихгүй хүмүүстэй маргалдд юм уу? Танихгүй хүмүүстэй юу? Тий. Танихгүй хүмүүс намайг дээрлэх нэг би өөрийгөө хамгаалах
яагаад 3 4 өнөөдөө хэлчихтэй. Ямар 3 4 гэлдэн чи? Би хэлэхтэй юу? Тий. Намайг 50 байлгаж өгөөчтэй гэд хэлчихтэй. Тэгэл болоо юу? Тэгэл болоо. Тэгэл өөрөө шууд яад өгдөг ахгүй бураараа. Тэгэхээр чи надаас гэл бүр тэр арталж яриад үлдчихдэг. Тэгэл болоо. Оо би чамайг ханаа түрээд адууны махтай шүл уусан бахтаа л гэж бодсон. Та компьютер дээр юу ч. Ханаад хамгийн сайн юм би чамд хэлж өгөх үү те? За тэг. Нөгөө юу? Зүгээр балтаа суу заа юу? За. Тэгээ бас нөгөө нэг шицэргэн байна штэ тий? За. Тэрний нөгөө нэг жуусан штэ тий? За. Тэрний болохоор нөгөө нэг өвс хүнсний штэ тий? За. Эсвэл шар докторыг нь аваад халуусанд хийгээд уучих юм бол ханаад борлуулж л хүрхгүй. Тийм үү чи реклам хийх гээд байна уу юу? Ус хүнс шар доктор гэд. Үгүй тэрнээс чи хамгийн сайн нь гэж эмээ өвөр хэлж авдаг. Тийм үү. Тийм бусдын зарим нь жоохон хулхины дууд байдаг гэсэн. Бас нөгөө нэг арт штэ тий? Тэр уугуулсан. Ой ой. Арц гэдгийг чи аалз гэж сонсдог шүү дээ. Арцгүй арц. Яа цагаан хөхтэй. Гой хамттай. Зөө. Арц уу чадах уу? Чадна шүү дээ. Гашууны нөө чадах уу бүр эсрэг. Чадна шүү дээ. Чи чадах юм уу? Чадна. Тэр нь бүр гол. Чихэр хийчихвэл бүр гай ялчдаг. Биш чи арх ууж үзсэн үү? Арх ууж үзсэн үү? Арх уу? Тэр чи том өнөөс уудаг үсттэй. Чи тэгээ уудаг. Манай өвөө уудаг шүү дээ. Чи амсч үзэг үү? Үгүй. Манай өвөө уудаг. Манай өвөө чи нөгөө болохоор нөгөө сар шинэлдэг шүү дээ тий. Тэгэхээр уудаг. Танаа гудамжны нөгөө хэн блэ? Ямар батаа вэ? Мурата юу? Тэр чинь ууддаг юм уу? Мурата чинь уудаг. Уудаг. Тий уусараагаад ихнэр хүүхдтэй хайцсан. Тийм үү? Үгүй чи архинаас гарч чадахгүй арх уудаг өвчин тусдагсан. Чи одоо хизээш том болохгүй юм байна дөө. Би том болохгүй юмаа. Гэтэ штий тий мөнх баясагч. Таныг мөнх баясагч гэж хэлэхээр уртаа энэ баясагч хэллээ шүү. За тэг. За тэг. Тэр нэг хөлийн хүн байна да тий. Хөлийн хүн чи яг хүмүүсийн хүслийг яг биелүүлд юм уу? Яг биелүүлдэг. Би ерөөсөө захаач болохоор миний хүслийг биелүүлэхгүй юм тий. Тэгээд байгаа. Хөлийн хүнд хаалтуулна штий. Би яг амьдаар нь жинхэнэ хөлийн хүнд хаалтуул нэг юм уу? Биелээ юм гооч. Биелээ штий. Чи яг гэж том болох гэж юм уу? Үгүй. Намайг хүүхэд олгоод өгөөч гэдэг гэж хэлгээд байгаа. Өөр хийдүү. Тэгэх юм бол би гадаа тоглож ялна, цэцэрлэгт явж ялна, сургуульд явж ялна. Өө чи гадаа тоглодгүй юм уу? Гадаа тоглодог л доо. Гэхдээ нөгөө нэг жоохон хүүхдүүд нөгөө зарим нь болохоор жаахан нам дээрлэх гэдэг. Оо яана ийм бяцхан унгайгүй. Тий, зарим нь дээрлэхтэй ш. Өөрөөсөө жоохон хүүхдүүдийг дандаа зарим нь дээрлэхдэг байхгүй муу хүүхдүүд. Гэхдээ дэлхий дээр муу хүүхэд гэж байхгүй гэсэн тий? Байхгүй шүү дээ. Дандаа сайн уу? Чи энэ хорт утаанд хордож гин үү? Хөө энэ утаа чи надаа аимшигын сүнөний байдалд орцсон ш. Одоо удаан ингэж байх юм шууд үхэн ш. Чи тэгээд яаж ийн ханаж ийн хоолой чи өвдөж байна. Өвөө өнөө хоёр өргөж яваа гэж хэлдэг юм би тэр газраар явах юм бол амар болцсон гэж хэлнэ ш. Гамшиг болсон. Чи тэгээд газраар явдаг юм уу? Үгүй нөгөө нэг ажил дээр орж ирээд явдаг л та. Гэхдээ нөгөө нэг манай өвөө морих энэ хоолыг гандам ш тий. Энэ ч байдаг байхгүй юу? Тэгсэн ч одоо манай гандангийн энэ чи гамшиг болоод байгаа маа утаа амар бол. Одоо ингэж яад сүнөх бах та. Сүнөх бах би бас ханы төрөд байгаа ш. Миний хоол айгу сонирм болсон байна. Үгүй ээ тэгээ багт уулын оройдоор гарсан чи бид нар чи шууд утаан дундал амьдж ил ш. Чи харсан юм уу? Харсан. Өөдөгөө згуулан дагсан. Хүш утаа яавал багасах юм бол чи мэдхүү. Утаагүй. Нүүрс түлхэд болчихгүй юу эмээ өвөө бид гур шиг тэгэл болоо ш. Та гурав нүүрс түлэхгүй яаж амьдрдیں۔ Тэгээд. Нөгөө нэг халаагаар штэ тий. Том залгадаг. Тийм халаагаар аваад шүнэн залгаад өдөр нь унтраачдаг хгүй. Оо та гурав тэгвэл тогны мөнгө нь амар их гарч агаад. Тэгээ нөгөө тэтгэвэр нь жоохон заримдаа нөгөө нэг хүрхгүй баг штэ. Тэгсэн өвөөнэрийн нөгөө нэг тэр нөгөө гаргасан хүүхдүүд штэ. Тэдсэн нөгөө ачлал инрэлтэй болохоор бас нэг жоохон мөнгнүүд өгд юм шиг л. Тэгээд амьдраад байгаа юм. Нөгөө телевизээс цалин авдаг болох юм бол үе мэдээ тэр нөгөө нэг тогных нь мөнгнөөс нь төлмөр их. Оо чи нэрээ цалин авдаг уу гэсэн тий. Тий. Өрөвдмөр юм. Та цалин авдаг юм уу? Авдаг шүү дээ. Та хэдэн цалин авах уу? Гэтэ миний цалин өгдөггүй шүү дээ. Тэгээд цалин авахгүй ажил хийж яадаг юм. Харин тий чи бас цалин авахгүй чи ямар ч цалин авахгүй жилээ гэдсэн юм л шүү.
Харин тийчээд яаж байгаа юм тэгдэг нь? Надаа хэлээгүй ш. Наа хуурсан юм шиг л. Одоо тэгвэл болчих. Одоо би ердөөсөө шинэ он гараад тэгээд болно. Тэ чи болоод өөр юу хийх юм? Өөр юм чадахгүй зү? Би юу? Тий. Би тэгтээ нэг ажил хийж чадахгүй ш. Тий. Тэ чи өөр юу? Хэрвээ би нэг хүүхдээсэн бол нэг гудамжинд хүүхдүүд суугаад нэг гуйлаг үүдэг штий тий. Тэр шиг гуйлаг гоохгүйгээр эмээ уудаа нэг тэр нөө зах ба штий тий. Захын тэр чи нэг тэр төрдөг хүүхдүүд идэгсэн штий. Тэднэртэй наацлаад тэр төрөд мөнгө олоод тэгээ тогныхын мөнгө өгч. Тэгээд өгч. Би тэр төрөж чадах уу? Чи чадахгүй штий. За тэгвэл чи зүгээр тэрэгэн дээр нь суугаал явчаад. Тэгэхээр чи надад мөнгө өгөхгүй штий. Хүүшээ цензургүй яриа нэвтрүүлэгт чинь зочноор ирсэн хүмүүсээ штэ. Дандаа улс төр ирдэг аахгүй. Улс төр үү? Тий, чи улс төр мэдх юм уу? Би зурагтаар л хаяад үздэг штэ. Тийм үү? Чи ерөнхийлөгчийг таних уу? Таних штэ. Хин гэдэг? Илбэд очоо юу? Тий. Таних таны нэвтрүүлгээр нэг удаа ороод ирсэн штэ. Тий, чи нэвтрүүлгээр орсон уу? Үгүй. Чи нэвтрүүлэгт яагаад ордгүй? Чи хүүхдийн нэвтрүүлгээр орох юм уу? Яа тийм дуудаад хүүхдүүдэд баяр хүргүүлэхгүй яасан? Хүүхдийн нэвтрүүлэгт чинь нөгөө жүжигчин ах их чинь надад их ордон шүү. Тэр нөгөө нэг ерөнхийлөгч шүү дээ тий. Тэр хүн чинь амар их завгах оо. Яагаад? Тэр чинь нэг зөндөө юмнууд хийдэг юм шүү. Юу хийдэг юм? Мэдгүй. Манай хүүхдийн сургууль дээр ирээд дандаа юм яриад тэгээ хүүхдүүд айсаг гэсэн шин. Тийм үү? Тий. Аим шиг юм уу? Үгүй. Гаагуул юм л шин. Аим шиг биш, хөөрхөн царайтай. Хөөрхөн царайтай? Тий. Надаас өндөр болов? Чамаас жоохон л өндөр ах та. Жоохон юм шиг л шин. Тий, чамаас жоохон өндөр. Тэгтээ өндөр юм бэ? Нөгөө нэг наадам болсон да тий? Тэгсэн. Энэ жил өөрөө нөгөө дивсэн дээ тий? Өө чи дивч чадах уу? Тэгээд өнгөөлсөн юм уу? Гинт дивсэн байхгүй юу? Яасан бол толгой нүвдсэн болов? Толгой нүвдгэр дивдэм үү? Үгүй нөгөө нэг толгой нүвдэг толгойгоо барих гэснээр жоохон өнгөөлөө санагдангуудаа за дивчээ гэж. Алны өмнө гарч ирээ лөө. Тий? Чи дивч чадах уу? Эсвэл гидсэн нүвдсэн баха. Гидсэн нүвдэхэр гидсээ барих гэсэн чинь өнгөөлөө санагдангууд нь за гэж дивсэн болов? За чи нэг дивэдэгтэй. Наали. Гэхдээ нөгөө нэг засуул байж байгаа дивдэг байхгүй юу? Оо. Та дивж болохгүй шүү дээ. Яагаад? Имтэй юм чи. Үгүй би дивэх яагаад болтгүй ямар сони. Болохгүй эмэгтэй хүн чи дивдэг юм аа. Тэгээ эмэгтэй хүн чи яа дээ? Эмэгтэй хүн чи дихгүй юмаа ин шүү дээ. Юу ярьдаг юм? Юмаа ойно. Тий юмаа хоолондоо хийгээд юмаа цэвэрлэн шүү дээ. Үгүй би тэгдэггүй шүү. Би юм ойдгүй шүү. Та тэгээ дивэх гээд байгаа юм. Би харин энэ жилийн наадмаар дэвэл гэж. Эмэгтэй хүн чи барилддаг байхгүй та үндэсний бөхөр. Зөө. Тэгэхээр чи мемэн гарчтай байгаа сте. Мемэн гарчлаа. Тэр чи нөгөө нэг эртний дээрийн үед та хилтгий заяа гэж канон үзэг юм уу? Үзээгөө. Тэр канон дээр чи нөгөө нэг одооны бөхчүүд чи мемэн гарсан байгаа шүү дээ тий? Тэгсэн чинь дээр үед болохоор нөгөө нэг тэр нөгөө нэг мемэн гардаг хэсэг нь битээсэн байхгүй юу? Тэгсэн чинь нэг амар чадaltaй эмэгтэй хүн төрүүлээ. Тэрийн сүултээ мэдээд тэгээ уртлага мемийг онгойлгосон байхгүй юу? Тэгээд одоо ихтэй хүмүүс чи мемийг эцтэйгээ гаргаад байгаа байхгүй юу? Тэггүй юм те. Тийч болохгүй. Эмэгтэй хүн чи барилддаг юм. За. Харин нөгөө нэг нөхөр нь нөгөө барилддаг болов л шүү дээ тий? Ингээд нөгөө захын мушгаад сан хоол ундыг хийгээд артлыг нь хариуцаа байж идэх байхгүй юу? Тийм үү. Захыг мушигдах нь яа тий? Би нөхрийнхөө захыг мушигддаг шүү дээ. Барилддаг юм уу? Барилдахгүй. Барилддаг бол мушигсан нэргүй. Барилддаг юм мушигдаг. За. Барилдаа тэр юуг цанцаа диалахын захыг мушигдаг байхгүй. Хүш унгалтай чи хэдэн настай юм бэ? 10 хүрсэн шүү. Өө чи зөндөл том болсон юм шүү. Би нэг хэсэг нөгөө жоохон байхдаа өстө мангарцсан шүү. За. Нөгөө шинэ жилээр нас нэмээ цагаан сараар нас нэмдэг гэдээсэн байхгүй юу? Тэгэхээр би жилд 3 нас авах гэж баярлаад. Төрсө өдрөөрөө нэг нас аваад шинэ жилээр бас нэг нас аваад тэгээ удахгүй байжсэн цагаан сараар нэг нас аваад тэгээ би бараг удахгүй 20 морь хүрэхэд гэж бодсон чи шал буруу утсан бил шүү. Буруу утсан биш. Тийм. Төрсө өдрөөрөө нэг удаа нэмдэг юм бил шүү. Гэтэ чи 10 настай гэдэг чинь чамд найз охин байдаг уу?
Наа зохин уу? Багш зөндөөш зургатаа дүүрмэс зургатаа үзэж байгаа. Биш. Бүр ингээд найз охин би байхгүй муу чамд. Эхнэр үү? Эхнэр биш ээ, найз охин. Байхгүй шүү дээ. Яагаад? Чи эхнэр авах болоогүй шүү дээ. Найз охин л авах болсон. Найз охин байхгүй. Яагаад? Яах юм найз охин чинь жоохон яшигтай дуу юм шүү. Яагаад? Би тийм юу битэмэрэн би юм амаарэн гэдэг. Надад мөнгө байхгүй багт чинь яшигтай юмнууд нэхэд бол цэцэг би авъя гэдэг бол. Шаал дими. Өө чи ийм харамж үж. Юмсэн том болж байгаад. Тэгээд би ихлэ хүүхэд болоодох. За өвлийн үгэнд хэлж байгаад. Тэгээд хүүхэд болохоор чи би нэг 11 16 болохоор нөгөө 90 усаад исгийн сунан да тий. За тий. Тэгэхээр би найз охид болъё за. Тэгэхээр би тантай найз охиноо уулзуулъя за. Чи тэгээд найз охин тэ юу гэд асуухаар тийм харамж хариулт өгöd тахтай тийм цэцэг аавна гээл тийм юм аавна гээл. Тэгэхгүй найз охтой зөндөө л байгаа шин. Цэцэг авдаггүй найз охин байна уу? Байгаа шин. Юу ч авдаггүй байгаа зөндөө байгаа. Тэгвэл та надад нэгийг олж өгөөри. За яшиг чи өөрөө. Цэцэг мэцэг авдаггүй заяа. Гэтэ би өөрөө цэцэг өгмөр агууллал өгнө. За. Яасан? Энэ нөгөө нэг цензургүй яриа гэж байгаа шүү дээ тий. Тэгээ цензургүй гэж юу гэсэн үг нэрээ? Хориг саадгүй гэсэн үг шүү дээ. Хороо гэж юу юм? Хориогүй. Хороо юу? Тий, ямар нэг юм хаалт байхгүй, хориг саад байхгүй гэсэн. Саадгүй ярих юм уу? Тий, чи тэгэхээр одоо юу ч хамаагүй ярьж болно шүү дээ чи. Тийм үү? Тий. Энд чи хүүхдийн нэвтрүүлэг биш, оройн цагаар гарч байгаа том хүний нэвтрүүлэг. Таны нэвтрүүлгээр намайг нөгөө орж байгаа орсон чинь хүмүүс өөрлөөр яа. Юу гэж? Улаас төрч оруулахгүй яасан гээд. Харин тэгэхээр чи одоо улс төр ярих хэрэгтэй юм аа. Тэр улаас төрч гэдэг чинь шал худлаа ярьдаг хүмүүс юм уу? Тэгж санагдаад байна уу жаа. 4 жилд нэг удаа гарч ирдэг юм биш шүү. Худлаа ярьж байгаа. Хамгийн худлаа ярьсан гарч ирдэг юм. Тэгээ юу хийдэг? Үгүй юм. Тэгээ бүгд ингэ баашин дотроо явж хорчд юм шүү. Хорчдгоо. Яагаад? Тэр Чингис хаан өвөгийн баашин артлаар нь дөөрлөх хашаа өрөөд тэр нөгөө худлаа ярьсан хүмүүс чи бүгдээ тэр дотор орчихсон шүү. Чи хамаагүй худлаа ярил тийшээ хоригдсон да. Би бол худлаа ярих юм бол том болоо хулгайч чадах болохоор би хизаач худлаа ярихгүй. Биш тэд нар ч том болцсон ш тэгээд хулгайч болцсон ш тас ихнээсээ. Эгүүти тийм үү? Тий. Шоронд орох нь дээ. Ер нь тэгээд шоронд ордон ш. Худлаа хумсалсаар биш ээ. Нөгөө нэг хуурсаар худалж хумсалсаар хулгайч болно тий. Тэд нар чи тэгээд юм аваад хүний юм хэлэхгүй. Тэд нар ч хүний юм хэлэхгүй л аваад ит. Яасан бутлахгүй нэ. Тэр хашаа чин тэдрийг хорьсон биш тэд нар бусад хүмүүсээс айгаад тийм хашаа барьсан баг. Ардталт нэг буудлаа гимнатаа хочсон тий тэгээд айцсан уу? Тэгсэн. Тэр ах чи шоронд орсон шүү. Тий тэр ах чи шоронд орчоод гараад ирсэн шүү. Гараад ирсэн үү? Гараад ирсэн. Ашгүй. Дахиж тийш явсныг хэрэггүй шүү. Өнөөдөр сквадрын талбай дээр утааны эсрэг ээжүүдийн жигсаал болсон шүү дээ. Жигсаалаа? Тий. Тэгсэн чинь утаа арилах нь уу? Тэгсэн чинь утаа арилахгүй шүү дээ. Жигсаад арилах юм уу тэр утаа чинь? Жигсаад арилахгүй. Нүүрс түлхээ болоод арилна үстэй. Нүүрс түлхээ болоод л арилна. Гэтэ ийм олон айлыг хөлдөөж өгөх болохгүй шүү дээ. Тэгэхээр одоо яах вэ? Тэгэхээр одоо тэгэл нэг аргал бодож олно доо. Мэргэн ардаас очиж асуу. Чи хин хасаа? Мэргэн ардаас? Мянган аха. Биш ээ, мэргэн ард. За яаж? Яага Балтуургоо дээр гардаг мэргэн ард. Тэрнээс очиж асах юм уу? Тэр чинь худлаа канон дээрээ байгаа болохоос жинхнээсээ байхгүй үстэй. Баггүй. Надад Harry Potter-ийн нөгөө нэг юм дааж бас канон болохоор бүтэхгүй юм. Harry Potter чинь кино л дөө. Утаагийн чинь арилгах амархан юм шүү. За. Өвөө бид гурав шиг нөөц төлгөө болоод тэгэл утаагүй. Тэгээд та гурав шиг нөөц төлгөө болчоод тэгээд хэцүү амьдрч болохгүй шүү дээ. Мөнгө нь хөрөлцөхгүй. Тэгэхээр ч олон хүүхдтэй айл чинь өлсөн хүүхэд. Би нэг аргалж чадлаа. За. Тавны мөнгө шүү дээ тий. За. Тэрийг баргалжил баг болгочих. Авахгүй болчих тий нэг хүмүүс. Тэгэх юм бол шууд бүгдөө тогондоо юм залгал тэгэл утаа байхгүй. Амархан. Унгалтай чи авилга гэж мэдхүү? Мэдэн штий. Юу юм? Тэг чи нөгөө нэг хинэх байхгүй юу? Хамгийн том эцгийн та мэдхүү? Мэдхгүй шүү. Халгын эцгийн? Мэдгүй. Зурагтаар гардаг ш. Юу гэж? Яа нөгөө нэг барь
Барьчлаад ойвсын гондгон биш ээ. Гоцоо ягаад уу? Тэг годод аваачдаг. Тэг тэрэг бол аваачаад нөгөө нэг тийчин нөгөө нэг харилганы загламаас эцгэнэхгүй. Тэгээд хорсон жигсэн алгахгүй. Ягаад? Мэдгүй. Чи гараад ирсэн байхгүй. Чи зургатаар үзсэн юм уу? Тий, зургатаар гарч байгаа юм чи. Чи тэгээ айсан уу? Барьчлаад байгаа хорно. Тий. Үгүй аагааш тэднээс чи харин амар зэлэг гудамжны юм биш. Салаач малаач гаргаад. Чи салаавч гаргаж чи наа гэж юмэд гаргасан. Яасан гэнэ? Зургатаар наа гэж юм. Чи дааж салаавч гаргаж чадахгүй байх. Би дааж салаавч гаргаж чадахгүй. Тэгсэн чи би хизээд салаавч гаргахгүй. Тий, муу хөлтөөд гаргах. Тэг чинь Орос ардын баг явахгүй болохгүй. Тийм үү? Америкийн нөгөө юу болохоор ингээд нөгөө голын нөгөө хураанда тий. Тэрөө газарлаж байхгүй. Өөр Японых яад юм бол? Японых болохоор мэдгүй. Би мэдгүй шүү дээ. Өөр орныхыг чи мэдгүй юу? Хятадх яад юм бол? Хятадх би мэдгүй шүү дээ. Оо. Чи дараа мэдсэн байж байгаарэ заяа. За тэгээ. Тий. За чи тэгвэл тэр оймс гоцолгод явдаг хүнийг мэддэм байна. Өөр юу мэдгүй чи энэ хурлын гишүүдээс хэнийг таних уу? Би юу? Тэр худлаа ярьдаг хүмүүсээс? Би бол нөгөө нэг тэднээс чинь мундаг хүмүүс гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь утаагаа арилгаж чадахгүй болохоор чи яах вэ? Мяал юм байна гэж бодчих шүү дээ. Тийм үү. Чи бидрээс айдгүй. Хөөе, та ханаад ирсэн үү? Харин би ингээд утаанд тортцсон шүү дээ. Утаанаас болоод ханиалгаад байгаа юм уу та? Утаанаас болоод зөндөө олон жоохон маамнууд үтцсэн мэл шүү дээ. Тийм шүү дээ. Бүр жоохон маамнууд. Тэгэхээр дүүрэн болоод өгч байгаа шүү дээ. Өгч байгаа шүү дээ. Өгч байгаа? Тий. Утаанаас болоод худлайлал нэрээ. Жоохон маамнууд чи өгч болохгүй шүү. Жоохон маамнууд ч бүр ээжийнхэн гидсэн дотор байж яснаа өгчөж байгаа. Үгүй тийж болохгүй. Болохгүй тий? Болохгүй. Өрөвдмөр байгаа зү. Ээж аваад чинь өөрөө ирэхэд ах чинь юунаа утаагаар алаад. Тий харин тэгээд байгаа байхгүй юу? Тинэн машин. Тэгэхээр унгалдаа чи нэвтрүүлгээ бас утааны тухай хийгээрэй за. Тэнийхтэй тэр утаагаар алж чадахгүй бол яах вэ? Ой яа ууралцсан уу? Тий жоохон маамнууд өгöd ах чинь тинэн машин. Тий жоохон маамнууд бүр зөндөө өгöd ээжүүд нь уйлаад байгаа шүү дээ. Би бас уулын шүү гэдэг үү? Тий. Чи уйлж болохгүй шүү. Мама зургатаар үздэг маамнууд нэг бурхнараа яадаг нам дараа нь юу үзгий? Тий шүү дээ. Үзэх маамаг бол шүү. Зарим нь бүр чамааг үзэж ч амжихгүй багт чи. Тэнэг хаа. Утаа хурдан арилгаач танус. Харин тийм ээ унгал. Та тэр өөрөө жочноор оруулдаг тэр нэг ах ихчнүүдийг таньдаг өстэй. Таны шүү дээ. Утсан байгуу? Бага. Тэг утастаа арилгаач хийлээч. Харин би зөндөө хэлсэн. Сэрэгтэй зурагтаар худлаа яриад их ингэж хэл. Одоо харин би дандаа тэгнэ гэж бодож байгаа. Ороод ирэнгуут нь. За чи утаанаас таалж чадахгүй би чиж. Утлаасаа. Би бас ингээл ханаагаал байгаа шүү дээ. Би бас нэг ханаад урсан шүү. За. Тэгээ гайгуулсан. Тийм үү. Тэгээд имлэг дээр очиод им авах гээд нөгөө нэг үрхийн эмчид үзүүлсэн байхгүй юу? Тэгсэн чинь жоохон маамнууд бүгдөө ээждэг хамт коридор дундчил шүү. Тийш тэрнэ. Тэг би үрдсэн шүү. Тэгсэн мөртлөө намаа хараад эднээс чинь баярлаад байгаа маа. Өчнгөө мартцсан байгаа юм чинь. Хаа юм л тэлээ гэдэг ээж би чинь баярлаад. Тэгээ чи яасан тэдэртээ ярьсан уу жаа? Ярьсан шүү. Би тоглосон шүү. Би тэр чинь өтөрчөнгөө хамтаа байсан шүү. Тэгээ даач өрөөл үгүй би дур явцсан. Үгүй чиний наа үс чинь цаан болчихё да. Ай. Үгүй. Цаан болоо ш. Цаан энэ сар уу? Тэ биш ээ сарны чинь дэд чи буурал үстэй болсон юм шиг харагдав. Үгүй. Тэр чинь гэлтгэн яахгүй сор ахгүй сор. Оо сорлцсон юм уу? Би чамаа хөгшөрч ийн гэж бодлоо ш. Үгүй. Тэр ингээд энэ хараа. Оо сор юм. Хөөе би нэрээ. Басагч. Нөгөө нэг Монгол улсын ерөнхийлөгчнүүдийг бүгдээр ингэ хэлж мэднэ ш. За. Очроо. За. Тийчээснаа зэрэг. Бабанди. Багванд. Тийм бабанд. За. Тэгээд Ирхэн баяр биш ээ. Юу ирхэн баяр вэ? Их баяр. Инк баяр. За. Тэгээд намбар. Намбар биш ээ. Үгүй намбарын баяр.
За номрын 2. Тэгээд тэний 2 3 4 байгаа л үү? 4 байгаа. Нөгөө одоо нөгөө байгаа нөгөө дидгчин нөгөө хин. Нөгөө элбэгдэж. Элбэгдэрч. Хөө чи ямар сайн мэдтгий 10 настай байж юу? Тэр зургатаар гарсан юм. Чи хамаагүй тийм том хүний нэвтрүүлэг үздэг юм уу? Үгүй тэр чинь нөгөө зүгээр шууд зургатаар өдрийн цагаар намайг суугаа сольж яваад л гарч юм чи. Тэл чи чийжилчих жоо юм. Тийм. Чи бас мундаг юм аа. Тэднээс чинь мундаг хүмүүс үү бүгдөө? Тэд нар чинь яах вэ? Нэх мундаг хүмүүс биш дээ. Мяа юу? Жохон мяадаг шүү дээ. Яг үндэ чамаас 7 дор шүү. 3 утаагаас мяа юу? 3 утаа чи яадаг вүлээ? 3 утаа чи ярих уугаад тэгтээ нөгөө манай түлэг хагалж өгдөг шүү. Тэгвэл 3 утаагаас мяар юм ш. Танаа түлэг хагалж өгөхгүй л байгаа зү. Манай түлэг үү? Тэдэр чи түлэг авч чадахгүй хөө. Тэд нар юу хийж чадд юм бол? Тэдэр чи сүхээчээг бол дахгүй. Тэр томнууд нь дааж магадгүй. Тэг жижигхэн даахгүй хаа. Жижигхэн. Тэр харамтай юм шиг л ш. Тэр бүр айгуул гар хөлөө чавчиж мэднэ. Нүдний шилтэй нөө? Тий. Хүш чи тэр хүний тухай онгоо мэдэх үү? Онгоо юу? Тий. Онгоо мэдэхгүй ш. Ийм мэдгүй. Үгүй. Ийм гэдгийг мэдгүй. Яа тий. Мэдгүй. Жижиг юм уу? Аадам. За болоо. Чи өөр айгуулад улс төрийн хэрэгт орно. Ти чи яа тий. Хүн чамд үзүүлээд байгаа чинь. Мэдхгүй гэдэг юм. Чи Далай лам гэж мэдэх үү? Далай лам ирсэн шүү дээ. За бас таних уу? Үгүй Далай лам чинь тэгж ярих юм бол нөгөө нэг манай гэрийн хойморт байгаа шүү. Зурган. Имээ нөгөө нэг биширдэг байхгүй юу? За. Тэгээ имээ шүтээ биширдэг. Тэг чи нөгөө нэг ямар шашин билээ имээ өвөгийн шашин чинь? Гандан дэйдэг. Бурхны шашин. Бурхны шашингийн хамгийн том багш юм шүү. Тийм шүү дээ. Тэг тэрийг чинь имээ биширд шүтдэг байхгүй. Тэгээд имээ маань уншдаг мөртлөө өвөө маань уншдаг шүү. Сонирн байна уу? Сонирн байна. Та маань уншдаг уу? Маань уншдаг шүү дээ. Хуманы бэдмэхэм гэдэг үү? Тий. Хуманы бэдмэхэм гэдэг чи юу суу вэ? Та мэдгүй. Мэдэн шүү дээ. Юу суу? Тэгтээ чамд хэлэхгүй. Канада хэлэхгүй байсан ч би өөрөө мэднэ үү? Зүйтэй. Умманы бэдмэхэм чинь монгол хүн болгон мэдэн шүү дээ. Умманы бэд дуу байдаг юм бил шүү дээ. Чи мэдгүй дууг нь. Мэдгүй л дээ. Гэхдээ нөгөө гандангийн тэрүүгээр явахаар нэг кассетын дотроос дуурайд ил. Тий. Умманы бэдмэхэм гэд. Хөөе тэр гандан байна шүү дээ тий. За. Гандангийн тэр нөгөө жанраас байгаа шүү дээ тий. За. Тэр жанраас тэгээ нөгөө заасан байдаг нөгөө бас бурхан байна шүү дээ тий. Тэр хоёрын аль нь лаг бол ганданд байдаг бурхан лаг бах оо. Нөгөөх нь мяа. Нөгөөх нь мяач биш л байх л да. Гэтэ ганданд байгаа нь л хамгийн мундаг болоо. Гадуураа өөрөө байшин тий. Тий. Заасан байгаа нь байшин юм шүү дээ. Байшингүй хашаатай. Тэр жоо ятаа амьдрал юм хөөш. Чи гандан дээр хөөхөн жоохон лам хөвгдөд харсан уу? Харсан шүү дээ. Хөөхөн байгаа. Аха. Тэд нар ч бас намайг таньжилээ. Чи тэр унагалтай сайн уу? Тэгээ би тэднэртэй тагтаа болуулсан шүү. Чи лам хөвгдүүдтэй тоглодог уу? Лам хөвгдтэй манай гудамд лам хөвгд байхгүй шүү. Имэйл намайг гандагаар дагуулж явахаар тэр чинь лам нөгөө жижигэн лам банднэр гэсэн шүү. Тэд нар ч байлээ. Чи нэвтрүүлэгт оруулж байгааг юм уу? Үгүй, оруулж байгаа. Тэгтээ нэг хоёр удаа оруулжсан билүү мартчихэж. Би нөгөө тань шиг бүх чочноо чээжилдэггүй маа. Зарим нь мартаад байдгийг. Чи буурал үстэй хүмүүсийг хөгшрөөд ийн гэж боддгоо үсээ будаад ийн гэж боддог. Буурал үстэй хүмүүс үү? Тий. Манай өвөө чи хөгшин байхгүй юу? Тэгээ тэр нөгөө нэг сайн нөгөө нэг зөндөө их нөгөө замнууд янзлаад нэг дарга байсан да. За тий. Хотын нөгөө нэг дарга байсан да. Тий. Батүл өвөө? Тий. Тэр чинь бас манай өвөөтэй чицүү юу? Чицүү юм уу? Чицүү адилхан цаацгаа. Хоёулаа цагаан толгой тий юу? Тий. Тэгэхээр тэр чинь манай өвөөтэй чицүү. Маш хөгшин мөртлөө зөндөө ажил хийжсэн нь. Тэгээд байхгүй болсон шүү. Юу ба? Халагдсан юм уу? Тий. Байхгүй болсон байгаа дах тий. Халагдсан юм уу? Халагдсан шүү. Таны нэвтрүүлгээр орж исэн шүү. Тий шүү. Халагдсан юм ажилласаа? Тий. Хүмүүс явуулц. Чи ажиллаа муу игээд энэ яв гэд явуулц. Ажиллаа муу хийсэн юм уу? Ажиллаа муу хийсэн баг. Чи ингэдэг юу н ажиллаа хэр хийдгээ? Мэдгүй. Юу мэдэхгүй гэж үгэж байгаа. Би ажиллаа ямар шууд юм би мэдгүй шүү. Өөрийгөө юу? Тий. Би
хийдэг. Чи юу чи ажлаа сайн л хийгээд байгаа шиг байгаа юм да. Тэгвэл би сайн хийдэг юм шүү дээ. Гэхдээ би улам илүү сайн хиймээр байх. Тэгсэн чи би жижигхэн болохоор чадахгүй. Оо чи одоо ингээл би жижигхэн л гэдэг яасан уйтгартай. Хөөе би штий тийм. Хэрэг том болвол заа юу. Том болох юм бол 16 нас хүрнэ штий тийм. Тэгэхээр би тэр нэг худлаа ярьдаг хүмүүсийн дунд ороод бүгдөрөнгийн та нар худлаа яриад байна аа. Та нар болооч ээ. Хонгоо минь гэд хэлж болох уу? Болно ш чи одоо ингээд хэлсэн ч болно ш. Чи юу н одоо нэг үг хэлчих юм уу тэднэрт? Юу гэж? Тэр худлаа ярьдаг хүмүүс тэр худлаахаа болооч гэдэг үү? Тийм 76 худлаа ярьдаг хүмүүс. Таны нэвтрүүлгээр орохоор тэднээс чи яг үнэнгээ ярьдаг уу? Бас худлаа ярьдаг юм уу? Заримдаа худлаа ярьна ш. Та яасан муухай? Худлааруул чинь болдгоо гэж мэддгүй юм бах та. Мэдгүй юм байлгүй чи хэлээд өгчих л дээ. Аав ээжийн зааж өгөөг юм уу? Аав ээжийн зааж өгөөд л тэгэл үгэнд орохгүй тийм муу л ахгүй юу? Үгэнд ордгүй хүмүүс тийш очсон юм уу? Тийш. Үгэнд орохгүй худлаа ярина, хулгай хийн. Тэгвэл тэд бас дүүлээ. Тэр гашаанаас гаргасны хэрэггүй юм шүү. Тэнтэл байгаа дээ гэж юу? Тийм уртлаар нь дахиад гашаа барьчих. Чигсүүг ингээ гашааг тойрлоо ингээ дахиад гашаа барьчих. Тэгээд гарахгүй. Яшиг тэгээ тэр чигээр нөө. Тий. Нэрээ тийм арга байгаа юм ш тэ. Тий. Тэгэд юусаа бүр ингээ битүүлээд барьчих. Битүүлээ барьчих. Тэгэл мартчих. Тэгээд мө. Тэгээд тэгжээснаа тэр дотор нь ингээ дотор нь ороод өнгөчих үү. Хичээд гараад ирэх үү. За тэгдэг. Хүрээнд нь орж байгаа. Чигээрхэн бүгд гэж өнгөчаад тийч гараад ирэх. Чигээс өнгөчаад хоёлаа ороод өнгөчих. Хоёлаа ороод өнгөх юм уу? Тий, өрөөнд нь яг өрөөнд нь. Хоёулахна багтахгүй юу? Багтахгүй шүү дээ. Бүр олоолаа орж онгуулгаа юм уу? Олоолаа орж өнгөхаа чи өөрсдөө өнгөсөндөө төөрөө бодлоо шүү дээ. Ганцаарахгүй үлдчихүү. Тий. Би дээр нэг удаа өнгөсөн байхгүй юу? За. Тэгсэн чи наа өнгөө өнгөд. Аа. Тэгсэн чи намаа өнгөсөнгийг имээ вай мэдчихэж байгаа юм да. Миний гидэс удаадсан байхгүй. Бунга өнгөцөө. Та өнгөд үү? Өнгөө шүү дээ. Би бүр нэвтрүүлэг дээр өнгөчсөн. Паа! Худлаа. Худлаа имэгтэй хүн ч унж болохгүй. Яагаад? Яах юм? Сэмэрхэн ханахгүй. Та энэхээ хувцсноор байгаас тий. За тэр доктор очиод өнгөхгүй юу? Оо, сэмэрхэн үү? Тий. Үгүй хаалгын чөжилж байгаа. Тэр нь цоочтой байвал би яах юм? Би тэр нөгөө нэг гэрээс гараад яг гидс сонирн болоод хараа. Тэгвээ мөр дахиад намайг зандарч магадгүй гэж одоо нүудний би доктор орж байгаа. Пар гэж өнгөсөн. Юу болж вэ? Хүүти яасан бэ? Нэг юм л хагарчлаа да. Нэг юм хагарчлаа. Чи өнгөч үү сая? Үгүй. Би чамаагаа яг өнгөхгүй нэр хагасан шилүү. Тий. Йоо. Пяны бүр паа гэж хагарчлаа шүү. Чамааг яг пэр гэж өнгөсөн гэсэн чи шил хагарчлаа шүү. Би шил хагартар өнгөн иж баахгүй шүү. Мэдгүй. Басагч. Та шинэ жилээр ям бэлэг ах уу? Харин надад бэлэг өгөх юм болоо? Том болцсон гэд өгөхгүй ч гэж магадгүй шүү. Гээ, бүхэн бэлэг авдаггүй. Өгвөл авна шүү дээ. Та ямар бэлэг амаар нүглээ өнөөс? Би гоё томоо модон чихэр аммаар. Модон чихэр? Тий. Үгүй өөр гоё юм аваач. Өөр гоё юу вэ? Модон чихэр л аа бол юм уу? Амар том модон чихэр аваа хүүхдүүдтэйгээ хувааж идэхгүй. Юу шиг том? Толгооноос том. Хоо, тийм том чихэр байхгүй шүү дээ. Тэгээ амар гоё гүзэлзэгний амттай. Чиний толгооноос том бол байгаа л. Бага юу? Бага. Би өглөө үгүй аваас. Юу ад хэмлээ? Надаа юунаас бүгдөө л байгаа юм шүү дээ. Тэ чи юу ч авахгүй юм уу? Би өглөөс имээ уудаа байрахгүй л үхүү. Ой мэдээ байргүй. Өглөө байр уу чадахгүй. Чадахгүй шүү дээ. Чадахгүй юу? Тэр чинь уг нь нөгөө тэр нэг хашаан дотор бариад өрчих хүмүүс чинь л өгч чадах байхгүй. Манай өвөөгийн газрыг авъя гэж нэг зангаа таах ирсэн шүү. За. Бааш барин тэгээд та нус энэ доктор нь ингээд ороод амьдэрчих байт. Тэгээд өвөө эмээ бид гур тэгээд гэсэн тэр ах өөрөө алгуулсан шүү. Тэгээд ирэх шүү. Тэр ах чинь тэр байшин дотор ороо суудсан та тэр хашаатай байшин дотор. Тийм юм болов? Тэр чинь гэхдээ маш олоолаа сууд юм бил шүү. 76-аас сууд гэсэн шүү. Тий
харин 70 сургуулаа тэд чи би тэр гадуур нь гашаа бариад орчихоор тэд нар үлсээд өгчүүл яана. Гаднаас нь хоолыг шидэд өгчихгүй юу? Тэд нар ер нь хоолоорч яат. Гэхдээ тэд нар чинь хоол иддэг гэсэн шүү дээ байсагч. Зөө. Тэдээс чи мөнгө л идчихдэг гэсэн. Аим заамагс тий. Шууд тэр хүний гарны хэр болсон мөнгө шууд ингээл идэл чанаад шарж идэл. Дэж шийдэг. Хуурж идэл. Тий хуурж идэл эсвэл чанж идэл эсвэл шарж идэл эсвэл шууд тэрэг чигтэн шууд идэл. Мөнгө иддэгсэн тэр хүмүүс шоколад чихэр мөхөр иддэг гэсэн. Тэгвэл тэд нар давааччих мөнгө байхгүй. Тэд чи зомбирцэн юм. Зомбирцэн юм уу? Зомбирцэн юм уу? Тий мөнгө идэх. Гой чихэр мөхөр гой юмнууд идэхгүй. Шоколад мэхлад. Тэд нар чи их сони нэрээ зомбир нь зомбирцэн биш тий мөнгө идээд солиорцсон байц тий. Цаас идэх. Тийм үү. Зомбир нь гэж мөнгө идсэн хүмүүсийг хэлдэг юм уу? Тийм үстэй ngo ухаан мэдрэлэг болоод гэдэг мөнгө идэх. Шоколад өгсөн чи зэрэг үгүй би мөнгө идэх гэдэг ингээд мангар болцсон байгаа байхгүй юу? Яана. Манай нэвтрүүлэг дээр ирдэ штт. Тэгэхээр мөнгө карманаас гаргаж ирээ мөнгө идэх дээ нү? Гүү. Юу чи? Юу ч идэхгүй. Ус ууч гинү? Ус хаяа уудыг. Хаяа лу? Тий. Ихэнх нь усаа уухгүй яваад өгдөө штт. Тий. Тэгээ бодол гараал машинтаа суугаад гэл тэгэл хор мянгаар нийтэл тэгэл шууд цатга мөнгөөр нийтэл хэмэр юм шүү дээ. Биш мөнгө иддэг хүмүүс тэгээд яадаг бол тэгээд үү? Тий. Тэгээд цаасаараа баа шүү дээ. Цаасаараа баах юм уу? Тий. Тэгээд бид нарт хэцүү юм те бидний мөнгийг харуул шууд булгаал авах нь шүү дээ. Үгүй хаа би л мөнгө харуулахгүй. Би шууд идэх гээд араад бол 20 төгрөг өгч чинь 10 төгрөг мөр. Наа гэт. Тэгэл бол. Яса хөөрхи юм ярьч байгаа чи. Чи энэ эдийн засгийн хямрал гэж юм мэдчихэв үү? Мэдээ штэ тэр чинь. Юу юм тэр? Доллар нь амар үнэтэй болсон байхгүй юу? Доллар гэж юм мэдх юм уу? Доллар чи яга нэг Обамагийн мөнгө одоо болцсон Обамагийн хог болоод нэг урт устай нөгөө бенчиг юм лээ. Шар устай. Америкний дарга. За Трамп уу? Тий. Трампын мөнгө штэ тэр чин доллар ахгүй юу? Ногоо. Тэр чин болохоор зэрэг нэг ширхэг доллар штэ тий. Манай Монголын хэдэн 100 төгрөгтэй 25 ширхэг 100 төгрөгтэй идэж байгаа юм чи. Тэгээ манай мөнгө мяраад ахаар би манай улсын нөгөө тэр эдийн засаг байна штэ тий. Тэр чи хямраад байгаа хгүй. Эдийн засаг гэдэг нь юу юм? Авдар юм уу? Байшин юм уу? Цэцэг юм уу? Хүн юм уу? Эдийн засгийг та мэдчихгүй мүү? Мэдхгүй шүү дээ. Юу юм? Тэр чинь тэр нөгөө Монгол банк шүү дээ тий байшин. Тий. Тэр дотор байгаа хгүй. Тэр дотор байд юм уу? Тэр дотор байдаг гэж хэлсэн. Тэр дотор ч хүн л шүү дээ. Гөрн зангаатай хүн сууж. Тэр дотор чи нөгөө Монгол улсын бүх мөнгнүүд байгаа хгүй. Тэр чинь ингээд тийшээ мэ одоо ийшээ тэрийг буруу хийгээд байгаа юм шиг байна. Тэгээ хямралтаад. Тэгэл хүмүүс нь хүүхдүүд нь гой юм авч чадахгүй те. Жохо хүүхдүүд хөрх амтан гой юм авч идэж чадахгүй гэж. Тийм. Одоо тэгээд юмных нь үнэн тэгээд нөгөө долларын дээшээ ингээд өндөр болоод ахаар бас нөгөө нэг манайхаа ч үгүй Монголын нөгөө нэг дулмаагч байна шүү дээ тий. Юмныхаа үнийг нэмээд байгаа шүү. Яана дулмаагч чинь доллараар 8 хэд юм уу? Үгүй л тий. Гэхдээ тэр нөгөө нэг доллар чинь нөгөө нэмэгдсэн явсараа дулмаагчид нөлөөлдөг гэсэн. Тэгээд юмаа нэмээд байгаа. Тэгээд юмаа нэмчих юм чи. Нөгөө жижигхэн миний иддэг сладко гэж шоколад шүү дээ тий. За тий. Тэр чинь 200 байсан байхгүй юу? Одоо хэд болсон гэж? Хэд болсон? 300. Ямар гасти. За тэгвэл хямарч байгаа юм байна. Тэгээ одоо тэгэд яах вэ унгалтай хүүхдүүд юу гэж ярьж байна? Тэр нөгөө газар доор чи зөндөө нэг галтаг юм шүү. Тэрийг нөгөө хүрцээр ухаа гаргаж ич чадахгүй мэй ши. Тэрнийгээ гаргаж ирчээ тэгээ булаацалтаад байхгүй хоорондоо. Тэнийг хаа тэнцэг ухаагаад байхгүй юу? Яг голоор нь. Хойлоо булаацчихснаас яг тэнцэг угаад за болж гин гэж хуугаад авчихгүй юу? Тэр алтыг чинь бас идээд идэм шүү. Алтыг чи идэж болохгүй. Чи төмөр штий. Үхэн штий. Цалаад аваад идэм шүү. Үгүй төмрийг идүүл чинь үхэн штий. Үхэдгүү гэсэн унгал. Тэгээ бас мөнгө идэ дээр нь алт иддэм үү? Бүр зам биччих тий. Үнэхээр тэгчих.
Ямар ээ. За хоёлаа зар сурчлагын дараа дахиад хоёлаа яриагаа үргэлжлүүлж. Нэвтрүүлэг дундуур чинь зар сурчлага яадаг юм уу? Явдیں шүү дээ. За тэгье. Чинийхэд явд юм уу? Минийхэд зөндөө явдаг шүү дээ. За спонсор удахгүй юу? Спонсор. Спонсор гэж өгж байгаа. Спонсор чинь болохоор нөгөө та бүхэн хоёрын нэвтрүүлгийг явуулахын тулд за мэ гэд мөнгө өгч байгаа хгүй юу? За. Тэгээд өөрийнхөө юмнуудыг рекламаар байхгүй дундуур бас. За. Телевиз чи тэгж мөнгө болд юм байл шүү. Тэгдэж шүү дээ. Тэр би даа чи мэдгүй байсан юм ба. За тэгвэл реклам явт. За тэгье. Тэрмийн зорилгын төлөө үргэлж завгүй ажилладаг. Бүтээл нь бидэнд баяр баясгал хөгжлийг авчирдаг. Шинэлэг бүхэн шинэ мэдрэмжийг бидэнд өгдөг. Аз жаргал дулаан үр амьсгалыг бүрдүүлдэг. Амжилттай ажиллах орчныг бий болгоно. Сая санаа таны орчин бид бүтээн. Нэр хүндийн тань илэрхийлэл. Тав тухын дээд хязгаар. Хансаг байдлын төгс шийдэл. Төсөөлөл мэдрэмжийн бодит бүтээл. Их хотын зүрхэн цэндэрлэх өндөр зэрэглэлийн орон сууц UB Central Residence. Эрхэм таны хүлээсэн учирлээ. UB Central Residence тун удахгүй ашиглалтанд орно. Ямар дуудуулаад байна? Ямар ч та дуу мэдхүү. Чи ер нь ямар дуун дуртай? Би юу? Би нөгөө хүүхдийн дуунуудад л хөвчлэнүүд мэдэн ш. За, ямар чи? Тэгэл зөндөө нөө бомбу хорондоо торы янзын хүүхэлтэй гэл. Чи хотлоо. Тэр дундаас би нэг амар дуу дуулж хүлээн. За тэг. Бомбу бишти хаяарэ. Юу нээр байгаа? Энд чи бомбу хийх гэдэг байхгүй юу? Бомбу хийхээр яа дээ? Үгүй нөгөө амар дэлгэрдэг бомбу. Зүгээр бөмбөгөө ингээ хайчдаг юм уу? Биш. Тэг чи нөгөө хангаа илгэн дээр тоглоонаа тийжэн гэд тэр нөгөө нэг халуун дээр янз тоглоонаа тийжэн гэд тэгсэн чи нөгөө хангаа илгэн дээр бөмбөг хайх гэдэг байхгүй. Тэгээд битгий аяар гэж байхгүй. Чи өөр амар дуу мэдхүү. Хамшигын дуу юу? Тий. Хамшигын дуу би мэдхгүй ш. Том хүний дуу мэдхүү чи. Том хүнийхийг мэдхгүй ш би бас. Чи яг мэднэ гэж байгаа сая болжлоо. Гэтэ би нэгэн сонссон чинь тийч хөөрхөн амтан нөгөө нэг гэрээсээ гэлүүг очих гээд таксын дотор явж байгаа хүмүүс л ш. Ямар дуу? Тэр нөгөө хөөж ялаач минь хурдаа бишти хасаарэ би одоо харж явна гэж дуулдаг. Тийм дуу байд юм уу? Тий өөр айлхончод явж байна гэдэг. Тэр дуу. Тэр яагаад өөр айлхонцсон юм бол? Мэдгүй. Гэрэл олоогүй юм баг. Гэрэл олоогүй билгүй согтоо байсан бохоо айгуул. Тэгээ гэрэл олохгүй. Өөр ямар том хүний дуу мэд. Гэтэ том хүн чи гэрэл олохгүй гэж байхгүй дээ. Баггүй дээ согтоо байсан юм болоо. Тийм л. Эсвэл нүдэ бага тоглож исэн болов? Яста тийм юм байхгүй тий? Том хүн тоглолт юм уу? Том хүн чинь тоглодгүй шүү дээ. Яагаад? Юу гэж тоглох юм? Ажлаа хийгээл ядраал орой гэртээ очиод хоолоо хийгээл тоглохгүй шүү дээ. Үгүй хүүхдүүдтэйгээ тоглодог юм. Хүүхдүүдтэйгээ тоглоно шүү дээ. Тэгээд хичээл тоглоомод. Та тэгвэл Candy Crush тоглодог уу? Гэр дотроо? Ажил дээр тоглодог юу? Тоглохгүй. Candy Crush чи тэр нэг өвгөгийн юм нийлүүлдэг мөн үү? Би
тэрийг чи мэдэхгүй шүү. Тэр чи мөнгө ингээд луу. Таны нэг нэвтрүүлгээ чинь та нэг ихчлээ зүг тоглоод ирсэн үстэй. Тэр ихчээр чинь заалах гэсэн чинь надад зааж өгөөгүй шүү. Тэр чи сайн тоглох юм уу? Тэр чийс мундаг тоглоно. Тэр чин бүр мэрэгжлийн. Тоглоомны авраг уу? Тоглоомны авраг. Тэр нөгөө худлаа ярьдаг хүмүүсийн ч авраг. Тэр байшин дотор байдаг. Тэр тоглоом тэд чи бас тоглоод болд юм уу? Тоглоно шүү. Оо, тэд чи бүр бүтгэхгүй нэ. Тоглоо. Тэгээд чин дээрээс нөгөө нэг мөнгөө дээ далтаа дээ. Яг зомбич. Компьютер их тоглох юм бол зомби ирдэг тий? Чи зомби ирнэ гэж ямар сонио үг хэрэглэдэг. Яагаад зомби чи нэг нүдэн улаан болоод ингээд ухаан мэдрэлгүй болоод гэж яддаг үстэй. Чи аим шиг кино үздэг юм уу? Аим шиг кино гэж заримдаа энэ хот дотор чи зомбинууд явж юм чи. Манай хотод уу? Тий. Замаар ингээ машин явж явах шүү. Зам хөндлөн ингээд хөтлцэн зомбич явж юм чи. Утаанда мансуур гэт ингээд ямар аим дээрлэх гад. Цагаан гарцаараа чи мэддэггүй байхгүй тэдүүс чи. Тэдүүс чи зомби байхгүй. Зомбич. Манай ажил дээр тийм хүн байна уу? Манай ажил дээр үү? Манай ажлын ах эгчнүүдэд тийм зомби яахгүй хөө. Байхгүй тий? Бүгдээрээ хөөх юм чи. Тий. Гэтэ утаандаа чи тавьчуд удахгүй зомби хаа. Нараха танаа тэр чи гэрийн тэнүүгээр утаа байна уу? Баггүй. Тахан амьд. Нараа чи ярьж болохгүй шүү дээ. Та хоёр голын цаана амьд юм уу? Тийм ээ, хоёр голын цаана амьд. Хоёр уулын цаана. Хоёр гол. Хоёр голоо. Ямар хоёр гол? Хоёр голын цаана гэж мэддэг юм уу? Мэдгүй шүү. Хоёр голын цаана чи баяа улсад амьддаг байхгүй юу? Хоёр гүүрний цаана гэж. Хоёр гол. Чи дунд гол тэгээ туул гол. За. Тэгээд тэнцээ амьддаг хүмүүс ч бай юм. Хоёр нөгөө нэг голын гол амьдч явал дунд зэрэг. Тэгээд манай энэ башин нөгөө нэг гэрд нөгөө нэг ажлаас хоошоо байгаа хэд нөгөө нэг хорооллын да тий. Тэдүүс чи жоох хэцүү амьдралт. Мэш хэцүү тань дундаасаа явж чадахгүй. Тэгээд зомбирч гоо. Тэгээд зарим нь зомбирч байгаа, зарим нь гэхдээ зомбихгүй тул та маск зүүж байгаа юу? Зүүж байгаа. Маск зүүлэн гэсэн шүү. Би харин маск олж авсан шүү. Гэтэ тэр масктай чи бүтэж өгөх гээд л шүү. Гэтэ тэгээд нөгөө нэг утаагаа амьсгалж яснаас маскаар амьсгалаарай. За. Тэгэх бол та нөгөө өвдөхгүй шүү. За. Унгалтай чи дүүтэй юм уу? Дүүтэй шүү, зөндөө байгаа шүү. Жил болгоо дүү гардаг шүү. Тэр чинь нөгөө адуу дүүнэр чинь те. Хүний хэлээр ярихгүй те. Ярихгүй. Намайг ярьж байгаа ойлгохч үдэхгүй яадаг. Тэгэхгүй л явчих. Гэтэ намайг үнэлдэг шүү тэднүүс чинь. Тийм үү, яасан хөрхий. Хөө би ахын доо гэж би хачуудаа мэж чичиг гэсэн мөртлөө хөө ахын доо гэхэр зэрэг. Гахаад ингээд үнэрлээ. Зарим нь жочоод авчихдаг шүү. Танах гэртээ хідэн зурагттай юм. Нэг л ба шүү. Тэгэхэд орой морой том хүний кино гарахаар чи яа дээ? Өө намайг гөр том хүний кино үздэг шүү. Дээ жоох хүүхдийн кино үздэг юм уу? Жоох хүүхдийн кино ч үзэхгүй. Тэгэл өвөө нөгөө цагийн үрдэ үзэл тэгээ нэг баахан солонгос кинонууд гардаг шүү тий. Тэрийг болохоор имээ хямарж үзэл тэгэл өвөө имээ хямарж яхад өвөө нөгөө нэг абарт очиж дарахныхаа имийг хийгээл би жоохон тоглож байгаа. Тэгэл бид гур 10 цаг өнгөрөөл. Тэр солонгос кино ч том хүний кино аахгүй. Чи ямар кино гэж үзсэн? Том хүний кино чи нандаа шүү. Гүй ээ. 18 нэмэх кино юу? Чи тийм кино мэддэг юм уу? Тийм кинонууд гардаг шүү. Яа манай телевизэрний үдэ спортак гэсэн шүү. Тэг чи дэ үзсэн юм уу? Бөө зоттолтон болоод бөө байлтан болоод цусгараа. За. Тэг би үзээгүй л дээ. Тэг чи яга мэдээд байгаа? Тэг чи нөгөө нэг манай гэрийн зурагтаар гарч ирсэн байхгүй юу? Унаалтаа одоо энэ киног болиулж болдго юм уу? Тэр дарга нартай хэлээ чинь бөө цусгараад их юм миний хүү гэд. Би мэдгүй чилсэн. Чи тэгвэл бас үзэхгүй ч гэсэн мэддэг байна шүү дээ. Би надад мэдгүй юм байхгүй шүү. Бүгдээ мэдээ. Тийм үү? Тий. Гэтэ танд мэдгүй юм бэ үү? Байгаа шүү. Тэгвэл надад мэдгүй юм байхгүй гэж би худлаа ярьсан юм тий. Чи ер нь л том болол зарим нь мэдэн зарим нь гэхдээ би мэдчих гэж байгаа юм бас. Гэтэ чи том болол айгүй л ингээл худлаа ярих гэвэл нөгөө гашинд очиж штэ. Тийш би очихгүй. Яах вэ? Чи шатлах уу? Мяа газар. Гэтэ чи сайн юм чин тэхгүй л ахал та. Тийш очсон хэрэггүй. Тэндээс гарсан байх штэ. Тэндээс чи яагаад тэгээ тэр дотор орчод гарахгүй хөөрхөнтэй. Мухайг нь мэдгүй юм бах та.
Харин чиний хэлдгээр зомби ирсэн л. Зомби ирсэн мэн өө. За хоёул шинэ хөвгтэй боллоо шүү. Зомби ирнэ гэж. Гэхдээ тэр нөгөө нэг тэрнээс чинь нөгөө нэг эхнэр хүүхэд байхгүй юм уу? Бага. Тэг эхнэр хүүхдүүд нь яг аавыгаа тэндээс ээжигээ гаргаж авахгүй байгаа. Эхнэр хүүхдүүд нь мэдхгүй одоо би бас тэрийг гахаа. Бас адилхан зомби ирсэн юм уу? Адилхан л ахтаа бодвол. Хөөх ямар эмри. Чи бидний одоо бид чинь манай хүүхдүүд хоол иддэг штеп. Би хоол иддэг болохоор. Тийш. Тий. Тэгэхээр чи танаа эмээ өвөө чи хоол иддэг болохоор чи бас хоол идж байгаас тий. Тий. Эмээ өвөө бид гурав чинь хамгийн дуртай хоолоо танд хэлэхгүй. За. Бууз. За тий. Буузаа идэл байж байгаас. Гэтэл бид нар чинь аав нь ээж нь мөнгө иддэг болохоор хүүхдүүд нь бас тэгдэм болов. Тий. Тэр идчихэм үүднээс хүүхдтэй өчт юм уу? Тэгээд нөгөөдөл нь хөөрхөн амт юу ч мэдэхгүй юм чи идчихдэг л ах та. Хөөх. Өрөвдмөр амри. Яна. Яасан? Одоо би чи яах юм тэг мэдэхгүй идэт юм уу? Идэхгүй гэхээр үлсэн дөө. Үлсэн. За чи чамд ер нь энэ сэдвийг сонирн байна те? Угаасаа чи аим сонирн байгаа зү. Дэлхийн ертөнцтэй дэлгүүрт зөндөө олон юмнууд ах чи тэрийг идэхгүй. Мөнгө идэхэр чин заван байгаа зү. Тэр чин тэгээ шинэ мөнгө биш зэр. Эсвэл дандаа шинэ мөнгө идэх болов. Гүй дандаа хүний гар дамжчихсан. Тэр мөнгийг чинь барьж гараараа барьчаад үртэл гараа угаах хэрэгтэй шүү дээ. Тийм. Оо би дэлгүүр явахаар дандаа гараа гуддаг шүү дээ. Тэгж яхад чи тэр хүмүүс чи яг л зомби ирсэн бэ? Тийм байна. Яг л зомби ирсэн байна да. Тийм ээ. За чи надад нэг гоё дуу дуулчихгүй юм уу? Чи хипхоп дуу мэддэггүй юм уу? Хипхопыг мэдээ л дээ. Гэхдээ тэр чи жоохон хүнд шүү дээ. Яг тэгээд хийгүүл гоё юм биш үү? Хипхоп дуу дуулахаар уу? Тий. Яахын хипхоп дуу чи хипхоп ч ах их чинь өөрсдөө л дуулаг. Чи хипхоп ч ах ихснаас нэвтрүүлэгтээ өрсөн юм уу? Өрсөн шүү дээ. Чи ах ирсэн шүү дээ. Тийм үү? Чи ах ирчихэд мөнгө гинчээ надад зүүжчихчээ дараа нь аваа явуулсан шүү дээ. Гинчээ аваа явуулсан юм уу? Тий, надад өгчөө магсан чи аваа явуулсан. Оо, нэвтрүүлэг дуусаад уу? Тий. Оо ямар онгойтой. Тэгээд шууд өөрөө аваа явуулчих юм чи. Чи тэгээ одоо хэлчихэ. Чи ахаа миний гинчээ өгөөч гэд хэлээч. Гэтэ яах өгөөл гэж байгаа юм шиг. Гинчээ зүгээр маа ах нь бэлгэлчээ гэсэн бол баярлаа гэдээ авах шүү дээ. Чи зүгээр нөгөө зүүлэгсэн байхгүй намайг андруулсан байхгүй. Тэгээд аваа явуулсан. Чи ах чистэ маш том юм билж шүү. Тийш. Танаас өндөр. Өндөр. Сахалтай. Чи ахыхаа дуунаас мэдхгүй мүү да? Чи ахын дуунаас уу? Тий. Мэдэн л дээ. Гэхдээ хоёулаа чи ахын дуу дуулжсанаас хүүхдийн дуу дуулсан дээ. Юу вэ? Энд чи хүүхдийн нэвтрүүлэг биш штэ унгалтаа минь. Тэгвэл том үний дуу дуулах юм уу? Тий штэ. Би биш штэ. Найруулагчгаа байхгүй хойгуур заяа. За, шинэ жил болох гэж байна гэд. За, нууцаар чамаг оруулсан байхгүй. Хөөх найруулагч нь ирээ таны загнан да. Тэгээд зүхтаач яа. Үгэнд бас хаашаа? Тэрлүгөө. Гүй тэгээд дараа нь дахиад уулзсан штэ. Ямар уулзахгүй нөрөө. Тэгэхээр би харин тэгж хэлэх гээд байгаа штэ. За мэдгүй унгалтай л ороо суудсан байсан штэ. Та хэлч. Нөгөө нэг би бишээ тэр чинь аглуу байхгүй гэлч. Аглуу байхгүй юу? Тий. Хөө боёо юу? Тий боёо байхгүй юу гэд. Боёо надтай адилхан болсон байсан. Нэрээ боёо гэдэг. Тий боёо штэ би биш гэлч та. За тэгээд. Боёо миний утсыг өмсөх гарцсан байгаандаа ста нэрээ боёот очиж уулзах хэрэгтэй гэлч. Яг үнэн тэгчээ. Тэр нүг аглуу ах чи өөрөө нөгөө бүлтгэр нүддэг хүн болсон мэл ш. Нүдний шилдэг үү? Нөгөө дэвдэг хүн. Нөгөө илмэд орж алцсан мэл ш. Тэр чи яаж таны энэ чи суусан? Харин нууцаар орж ирээ суусан биш шүү дээ. Хэлэхгүй юу? Хэлэхгүй. Тэр гашаанд орхон дээ тэр хоёр. Би харин тэр хоёрыг барьж авах гал байгаа. Чи дайралдвал бариад өгөрөө надад заяа. Танаа нэвтрүүлгээр их ирдэг шүү. Манай нэвтрүүлэг дээр боёо хийсэн шүү дээ. Ангаач ирсэн. Чи тэгвэл ой баясаагч боёог бариад авчлаа гэд надад хэлээрэй за. За. Тэнгууд би боёог барьж аваад. Би танаар нэг асуулт хаалгах уу? За. Тоо хэрэг битээ тэрүүхэндээ дивдэг юу вэ? Тэрүүхэндээ яадаг? Дивдэг. Тэгдэг ээ. Дивдэг. Шүт угаа. Үгүй. Тоо хэрэг битээ тэрүүхэндээ дивдэг. Мэдгүй. Мэдгүй. Яатай. Би тань нэвтрүүлэг дуусгаар хийж үе за. Үгүй одоо хэл. Одоо хийж болохгүй. Яац. Чи нөгөө хүн үдчихээл яах юм? Цэргүүдээ үдчихээ нам загнаа.
Чи хүнийг хэлээд байгаа юм уу? Би тань дараа нь зааж өгье за. Би мэдчихлээ. Мэдчихсэн үү? Мэдчихлээ. Чи дураа да тэр хүнийг. Нөгөө жижиг. Чи баг. За. Зуртаар гарахтаа яг тийм эс. Чи зохиос юм уу? Үгүй би нөгөө надаа хин нөгөө заац нөгөө нэг фантастик бардагчны шагаах надад зааж өгсөн. Паах тэр чи хаасан амир юм зааж өгдیں чамд. Тэр чин бид гурав нэвтрүүлэгдээ сууж байгаа шүү зохиоц. Тийм үү? Уулын тоохрын биеттэй нөгөө нэг зарагч юу гэдэг лээ нараха. Зараг юу гэдэг лээ? Тийм. Түндгөрөөгийн төмөн жадтай. За. Гэт хаалгасан байхгүй юу? Тэр чинь уулан зараа штэ тий. Тэгсэн чинь нэг жагуух чифхан гэсэн. Тэгсэн чинь үгүй биш тэгвэл гээд шагаах. За тэгвэл би чамд нөгөөс талын үнэлтэй гээд юу юм гэсэн чинь тоохрын биеттэй тэр үхэндээ дийдэг юу ээжлээ. Тэр үхэндээ таахгүйсэн чинь минь чихэнд хэлсэн байхгүй. Тэгээ чи тэрийг одоо хэлчихэж байгаа юм уу? Би чамаар бас нэг юм таалах уу? За. Альцгаа юм уу? Харин дичийн сайнахахгүй. За. Харин түр харамаг ингэсэн би ойлгохгүйсэн. Одоо чи дахиад тэгнэ. Ингээд. Нүдний шилэн үү? Хоёлаа гэж. Нүдний шилэн үү? Хөө тэр ч юм ба штэ тий. Тэр нөгөө нэг тэр хүний чи хугацаанд дуусч юм уу? Хөөе тэр чин юу хугацаанд ямар робот юм уу? Хугацаанд дуусч гэсэн шин. Юуны хугацаа? Өөрөөх нь нөгөөдний дараагийнх нь. Айлч хугацаанд дуусч байгаа юм. Үгүй хугацаанд дууссан нөгөө нэг юм биш ээ. Хугацаанд дууссан бараад юм баг гэж бодлоо. Үгүй биш ээ, тэр чи биш. Нөгөө нэг одоо удахгүй нөгөө нэг судлаасаа бөөн гэсэн. Яасан? Хамаагүй ярьж болтгүй. Болохгүй юм. Болохгүй. Яа. Таараа цэндүргээ ярьж чинь жоохон хамаагүй дүү хороогүй ярь гэсэн. Үгүй тэр тухай ярьж болтгүй. Яа. Өөрөө шарантай юм. Чимээг байгаа чи. За энэ ерөөсө бүтэхгүй мэн. За хоёлаа энэ сэдвээ орхи. Юу нэмри? Айц нөө. Тийм. Чэ тийм үү? Хааш. Үс нь босч юм шүү дээ. Чи үемээс минь салгахуул би. Үс нь босцсон унгалтай гэдэг. Тэр нөгөө найруулагчтай илээ та энэ хэсгийг хасуулчлах уу? Энд чи шууд явчих чам чи өнгөрөө шүү дээ. Их үт яд яана. Одоо чи болторсон. Шаранах уу? Хүш чимэг байгаа чи. Таврын сат гэсэн үстэй. Чимэггүй. Чи суудаг үстэй. Суудаг үстэй. Тэгэхээр чи зүрээ битээ. Би таныг хамгаална. За. Тэр хүрээд ирвэл заа. За. Хоёул гардероб дараа нуугдчих. Гардеробын цаатлын толгоогоод өгнө. Олохгүй юу? Тий. Чамаг олоод ингээд эндээс ч ингээд аваа явуулъя. Тийм бол өвөөгд утчих. Аймсны гоцолцол алгуул шин. Хин өвөө юу? Чи. Гүй манай өвөө барахгүй. Манай өвөө чи өндөр том ит юм чи. За хоёлаа бүр аимшиг юм ярьчлаа. Одоо хоёул инэттэй мэрх үү? За тий. Та энэгаа мэдхүү. Энэгаа юу? Тий. Би энэгаа ер нь баг мэдэхгүй шүү дээ. Мэдтгүй юм. Ямар ч энэгаа юу? Ямар ч энэгаа мэдэхгүй шүү. Оо та тэгвэл үлгэр мэдхүү. Үлгэр мэдэн шүү дээ. За тэгвэл нэг үлгэр яриад өччих. Үлгэр ярих гэсэн чинь дуусах гэж шүү дээ. Нэвтрүүлгээ дуусах гэж шүү дээ. Тэгвэл би тань нэг үлгэр ярьчих үү? За тэг. Богино за. Гэтэ гоё чардаг за. Гоё дуустдаг за. За. Бэлэн. Эртээ урдын цагт имгэн өвгөн хоёр амс хандаж чарчээ. Дундаа ямар нэг юм байхгүй. Алтан заасны үлгэрийн төвчин ахгүй. Тэгвэл тэр алтан заасны үлгэрийн имгний шаналтаа тэгэл тэр нөгөө нэг өвгөн нь тэр нөгөө талаараа явж юм гүйж муугаад тэгчээснэ зэрэг одоо байгаа юмдаа нөгөө сэтгэл нь нөгөө нэг хангалуун байгаад тэгээд жаргалтай амьдарч байгаагүй. Чи гэхдээ яг саяны үлгэр чинь байна шүү дээ. Нөгөө хашаан дотор байдаг 76 шиг юм яриад байна. Тэд нар чи яг ингэсээр байгаа л гэл худлаа яриад тэгэл тийш өгч. Хөөх тийм үү? Тийм тэгэхээр чи ингэж ярьж ерөөсө болохгүй шүү за. За. Чи зайл хэрэгэлсэн шүү сая. Тэгтээ чи миний цагаас хамгийн богино үлгэр шүү дээ. Тий.
Тэд нар чи үлгэр ярьсаар байгаа л тэгэл хүмүүс нэрээ аз жаргалтай амьдарч байгаа юм байна даа л гэж бодоод идэх байхгүй. Хоо тэднээс чи нэг үлгэрийн ном гаргасан уу? Үлгэрийн ном зөндөө гарсан шүү дээ. Хоо тийм үү? Гэтэ тэр нь тийм сонирхолтой биш ээ. Сонирхолтой үлгэр биш ээ. Яа үлгэр? Мя ямар ч сонирхолгүй. Чи та нар шиг хүүхдүүд ойлгохгүй шүү дээ. Дандаа л том хүмүүс ойлгох. Та тэр үлгэрийг ойлгосон уу? Би тэр үлгэрийг ойлгосон. Тийм үү? Тэ миний уур урсан шүү дээ. Уншаад уу? Тэ. Оо, та ихтэй бүтэн уурлаарай за. За. Та уурлаарах юм бол шууд хөгшин мөл шүү. Тийм үү? Шууд ингээл үрчинг олоод ингээл тэгэл дорхно. Бурхан юу гэнэ? Тэгэл дорхно. За. Юусэн бурхан яасан? Би чамаг үрчээсэр бол бурхан аваа явчихдгийг баг гэжсэн. Үгүй бурхан ч хамгийн сайнуудыг аваа явчихдаг гэсэн. Тийм үү? Тий. Хамгийн мундгууд. Хамгийн хөөрхөн, хамгийн мундаг, хамгийн лагуудыг авчдаг гэсэн. Өөрт нь хэрэг болоод идэм шиг л. Тэгэл аваа явчихдаг юм биш. Хэлэхгүй авч явдаг гэсэн шууд. Хой чи чамаагаад авч шүү гэж хэлэхгүй зүгээр шууд нэг өдөр фүү гэл авчдаг. Гинт аваа явчихна. Шууд авчдаг. Тэгвэл сайн байгаад ивэл бурхан аваа явчих нэ. Тийш. Тэр жоохон мядуу байх юм уу? Мяа байж болохгүй. Дундуур нь нээж. Дундуур нь л тий. Сайн чим шиг муу чим шиг гэж. За битэрийн нэвтрүүлгийн цаг дууссан юм шүү дээ. Дууссан. За тэгвэл баясагч та шинэ жилээ нөгөө нэг гэр бүлтэйгээ цаг хугацаанд сайхан баялаарай за. За болцоо. За чи ч гэсэн шинэ жилээ сайхан тэмдэглээд өшөө олон хөөрхөн хүүхдүүдтэй гой нэвтрүүлэг бэлтгээрэй за. Тий. Тэгээд нөгөө нэг солиод буудуулахаа мартаа. Өөмөө буудгуур гашаана буудуул. За. Болгоомжтой буудуулаарай тэгтээ. За баяртай. Та тийшээ баяртай гэдэг юм уу? Би чам руу баяртай. За баяртай. За. Би тэр уснаас чи чадах уу? Уснаас уу? Чи яаж уух юм бэ? Би бод буугаад очив. За нэвтрүүлгээ дуусгачих. За тэгээ. Хайнаа уусаа. За тэгээ. Баярлалаа үзэгчдээ. Цэнзүүргүй яриа нэвтрүүлгийн 2016 оны дугаар үгээр өндөрлөж байна. 2017 онд эргүү уулзцгаая. Баяртай. Бүдөрөө баяртай. Тайз дизайн болон засал гүйцэтгэлийг сая санаа хариуцлагатай хувьцаат компани. Өнөөдөр даваа гараг Улаанбаатарт 21 цаг болсон байна. Цэнзүүргүй яриа нэвтрүүлэг эхлэх бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор одоо нэг улс төрийн манлайлагч гэдэг улс төрд их тийм дондж байгаа юм. Би ард түмнээсээ одоо уучлал гуйж байна. 200 г малтын тэр. Сонгоёо багвандгаа их хоёр өрөөний газар уулзахгүй юм шиг байна. И жишээлбэл сайн муу хэлэгдлээч гэсэн Монголдо хинэж таних санжийн баяр байгаагүй. Яриг байгаа. Та бид нар энэ та ягаад намайг ийм асуудал тавьж байгаа. Би сүүлчийн 3 засгийг хамгаалаад дийлээгүй шүү дээ. Өөр зоригтой, улс төрийн зоригтой. Тэмүүжин гэдэг нэртэй Чингис Баатар гачраа хийждэг ажил биш л дээ. Энэ чинь өөрөө ийм гайчин байхад бид нэг дэврээгэл 20 жил явуулчлаа. Бид нар сони юм одоо их хурлын гишүүний бүр ирэх гэж. Нэр хүндийн тань илэрхийлэл. Тав тухын дээд хязгаар. Тансаг байдлын төвс шийдэл. Төсөөлөл мэдрэмжийн бодит бүтээл. Их хотын зүрхэн цэндэрлэх өндөр зэрэглэлийн орон сууц UB Central Residence. Эхэм таны хүлээсэн учирлээ. UB Central Residence тун удахгүй ашиглалтанд орно.